худалдаа эрхлэгчдийн төлөөлөл болох 800 гаруй хүн төрийн ордонд чууллаа. Тэд худалдаа хийхэд өдөр тутам тулгардаг бэрхшээл бүрийг хамтдаа ярилцаж зөвлөмж гаргаснаар төр дүгээ хэлэх юм а. Монгол улсад нэгэн үе бодвол худалдааны салбар сэргэж явсан дэвшил. Гэхдээ булан дохой бүрийг ашиглаж бизнес хийж амьдралаа залгуулж яваа жижиглэн худалдаа эрхлэгчдийг төр бодлогын ард үлдээхгүй. Наад зах нь төрөөс жижигдүүн үйлдвэрлэлийг дэмжих, зээл тусламж үзүүлдэгч үүн жижиглэн худалдаа эрхлэгчид хамрагддаггүй. Зээл авлаа гэхэд банкны зээлийн хүү хэтэрхий өндөр гэлээ. Худалдаа эрхлэгчдийн бухимдаж байгаа нэг асуудал бол Монголын зах зээлд Солонгосын ийм ард сүлжээ их дэлгүүр орж ирэх асуудал яригдсан. Хэрвээ жилийн борлуулалт нь 23 тэрбумаар хэмжигдэх гадны сүлжээ их дэлгүүр ороод ирвэл дотоодын эдийн засаг хумигдож худалдаа эрхлэгчид дампуурх эрсдэл үүснэ гэлээ. Өнөөдөр Монгол улсын төсөв 7 их 80 дэшээ доошоо ойролцоо. Ийм атын market capitalization буюу зах зээлийн үнэлгээ нь 5.9 тэрбум $. Буюу манай үндэсний мөнгөнд төдөлтөд хөрвүүлэхэд бол 11 их 80 өөрөөр хэлбэл манай улсаас том компани. Мөн төр засгийг энэ анхаарлаа хандуулаач. Монгол улсын ерөнхийлөгчийг анхаарлаа хандуулаач. Засгийн газар хандуулаач гэж хүсэж байна. Манай энэ сүлжээний бизнес эрхлэгч нар ялангуяа энэ дэлгүүрийн сүлжээнүүд адилхан тэр техник технологи менежментийг оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй л уучлаарай энэ гол орлогч бол өөр тийшээ урснаа гэсэн. Үйлдвэрлэлийн бодлогыг борлуулалт эрхэлдэг асуудлаа энэ дэлгүүрүүдэд нэг тал болгоё. Энийг төрийн бодлогын дэмжлэгтэйгээр хамтарч ие гэдэг асуудал хамгийн чухал гэдгээр ажил төрийн акцент өгч байгаа. Гадны улсын сүлжээ их дэлгүүр орж ирснээр Монгол улсын худалдааны салбарыг хөмөж үндэсний үйлдвэрлэл хямарч эхэлнэ. Тиймээс төр засгийн түвшинд энэ асуудалд анхаарлаа хандуулж дотоодын худалдааны салбараа дэмжих шаардлага үүсжээ. ТВ-с Медианд Бацрун ариун болд мэдээллээ. Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн ихэнх сурагчид дотор байранд бүтэн 1 жилийн 10 сарыг өнгөрөөдөг. Бүрэн дунд боловсрол эзэмшихийн тулд 1-ээс 12 дугаар ангийн сурагчид эцэг эхээсээ хол олон сар болдог. Гэтэл эдгээр хүүхдүүдийг төр засаг хоногт 2315 төгрөгөөр холлож байгаа нь хаанаач хүрэлцэхгүй байгааг багш нар онцолж байна. Орон нутгийн аслагдсан сумдын хүүхдүүд дотор байранд эцэгхээсээ 10 сар хол амьдардаг. Гэтэл эдгээр хүүхдүүдийн эрх зөрчигддөг. Дотор байрны багшийн ажил үүргийн хуваар тодорхойгүйгээд энд олон асуудал үүсдэг байжээ. Одоо ч ялгаагүй орон нутгийн ихэнх дотор байрууд шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжтай халаалт дулаан шийдэгдээгүй. Өдөрт хүүхдүүдэд өгч байгаа хоолны илчлэг хүрлцдэггүйгээд бэрхшээл их. Жишээ нь орон нутгийн дотор байрны хүүхдүүд хоногт 2315 төгрөгөөр өдрийн 4-5 удаагийн хоол иддэг байна. Багш нарын хэлж байгаагаар хүүхдүүд хоолндоо цадахгүй байх нь элбэг гэж байна. Нэг хүүхэд дотор байранд 2315 төгрөгийн хоол иддэг. Тэгэхээр 2315 төгрөг гэдэг чинь одоо ямар мөнгө вэ гэдэг аягүй асуудалтай байна. Тэгэхээр 6 настай хүүхдийн мөнгөөр хоол идэнэ, 18 настай залууч гэсэн энэ мөнгөөр л хоол идэнэ. Тэгэхээр энэ бол бас нэлээ бэрхшээлтэй. Харин цэцэрлэгийн хүүхдэд болохоор 2-5 настай хүүхдүүд цэцэрлэгт явдаг мөртлөө 1600 орчим төгрөгийн хоол иддэг. Тэгээ оройн гэртээ очиж хоол ичдэг. Өглөө нь бол гэрээсээ цайгаа ууж ирж байгаа. Гэтэл өдөржингөө 24 цагийн туршид амьдарч байгаа хүүхдүүд маань 2315 төгрөг гэдэг бол бас их бага мөнгөө гэдгийг бас нэлээ холбогдох албаны хүмүүст бас хэлхийг хүсдэг. Тухайлбал дотор байрны одоо нөхцөл байдал гэдэг чинь хөдөө аймагуудад ямар байдаг вүлээ? Энийг бол сонууж харах юм байхгүй. Бүх аймагуд бол нэгэн ижил бас зарим газар нь хүйдэн тийм ээ.